За Дэлхийн банкны санхүүжилтээр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил зуушлах үйлчилгээний зөвлөх бэлтгэх сургагч багшийн сургалтын хөтөлбөр, модуль 3 сэдв 3.2 харилцааны ур чадвар. За сургагч багшийн хувьд харилцааны сувгийг оновчтой сонгож тухайн нөхцөл байдал тохирсон харилцааны төрлийг үр дүнтэй хэрэглэх нь зайлшгүй юм а. Шаардлагатай ур чадварын нэг нь хүмүүс хоорондын харилцаанд тухайн оролцогчдын санаа бодол, хандлага, хариу үйлдэлийг урьдчилан таамаглах боломжтой байдлаараа онцлог бөгөөд энэ нь хэрхэн ямар сувгаар мэдээлэл дамжиж буйгаас ихээхэн хамаардаг. Хэл яриа ашиглаагүй үед үгэн бус харилцаа давмгайлж харин хэл яриагаар дамжуулж буй үед үгэн харилцаа гол үүрэгтэй болдог. За үгэн харилцаа гэдэг нь мэдээллийг үг яриагаар дамжуулах харилцааны хэлбэр юм. Сургагч багшийн хувьд энэ нь суралцагчтайгаа ойлголцох, мэдээлэл хүргэх, сэтэлжүүлэх гол хэрэгсэл болдог. Багш хүн бусадтай ярихдаа өөрөө ярьж буй зүйлийг бүрэн ойлгож байгаа гэж үзэх хандлагатай байдаг ч бодит байдал дээр суралцагч тухайн мэдээллийг багшийн таамагласан байдлаар хүлээн авдаггүй байх тохиолдол цөөнгүй. Учир нь тухайн ярианд багшийн хандлага, сэтгэл хөдлөл, бодол санаа шингэсэн байдаг бөгөөд энэ нь шууд утгын ойлголтыг гажуудуулах магадлалтай. Иймд сургагч багш үг хэлэхдээ өөрийгөө хүлээн авахчийн байр сууринд тавьж тухайн мессежийг тэд хэрхэн хүлээн авч ойлгох вэ гэдгийг урьдчилан тооцох шаардлагатай. Энэ нь харилцааны үр нөлөөг нэмэгдүүлж ойлголцтыг хангах нөхцөл болдог. Үгэн харилцаа нь аман болон бичгийн гэсэн хоёр үндсэн төрөлд хуваагддаг. Аман харилцаа нь хичээл дээр ярих, асуулт, хариулт өрнүүлэх, шууд харилцах үйлдэлээр дамжин явагдана. Энэ нь шууд хариу үйлдэл авах боломжтой, илүү динамик бөгөөд сэтгэл хөдлөл, өнгө аяс зэрэг үгэн бус элементийг давхар агуулдаг. Бичгийн харилцаа нь төлөвлөгөө, удирдамж, тэмдэглэл, захим шуудан зэргээр дамжиж мэдээллийг бичвэрээр хүргэдэг. Энэ нь бүтэцтэй баталгаажих боломжтой албан харилцаанд илүү тохиромжтой байдаг. Сургагч багш эдгээр харилцааны хэлбэрийг нөхцөл байдал, зорилго, оролцогчдын онцлогт уялдуулан зөв сонгож хэрэглэх замаар суралцагчтайгаа үр дүнтэй харилцаж сургалтын үйл ажиллагааг амжилттай удирдаж чадна. Харилцааны энэ хоёр төрлийн тайлбарыг хүснэгт 41-ээс дэлгэрэнгүй харах боломжтой. За үгэн бус харилцаанд биеийн хөдөлгөөн, нүдний харц, нүүрний хөдөлгөөн, дуу хоолой, хүмүүс хоорондын зай гэх мэт орно. Сайн харилцаанд хувь хүний болон мэргэжлийн хүрээнд амжилттай харилцаа тогтоох үндэс болдог. Сургагч багшийн хувьд үгэн бус харилцаанд зөвхөн үгийг бус, түүний утга, сэтгэл хөдлөл, итгэлцэл зэргийг дамжуулах чухал хэрэгсэл юм а. Хүмүүсийн хооронд солилцдог мэдээллийн дийлэнх нь үгэн бус шинжтэй байдаг бөгөөд үүнд нүүрний хувирал, нүдний харц, биеийн байрлал, дуу хоолойн өнгө зэрэг багтдаг. Үгэн бус харилцааг ойлгох болон хэрэглэх чадвар нь харилцан ойлголцтыг бий болгоход маш үр нөлөөтэй. Энэ нь тухайн хүний агшиндах бодол санаа, мэдрэмжийг илэрхийлэх ухамсаргүй хэл бөгөөд бусад хүмүүсийн сэтгэл хөдлөл, хандлагыг таньж мэдэхэд тусалдаг. Сургагч багш суралцагчтай харилцахдаа чимээгүй байсан ч өөрийн биеийн хэл, байрлалаар мэдээлэл дамжуулж байдаг. Иймд үгэн бус дохион үгээр илэрхийлж буй санаатай нийцэж байвал итгэлцэл ойлголцлыг нэмэгдүүлдэг. Харин нийцэхгүй бол үл ойлголцол төөрөгдөл үүсгдэг. Үгэн бус харилцаа дараах онцлог шинжүүдтэй. За нэгт нь заавал байх шинжтэй. Хүн үг хэлэхгүй байсан ч биеийн хөдөлгөөн, харц, зан үйлээрээ тухайн сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Жишээлбэл анги дотор сурагч ившээж цонх руу ширтэж байвал хэн нэг нь уйдаж байна гэж ойлгож болох ч нөгөө нь ядарчээ гэж тайлбарлаж болох. Харин зарим нь багшийг үл хүндэтгэж байна гэж үзэж магадгүй. Хоёрт нь сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг.
бусдыг сонсох үед бид тэдний сэтгэл хөдлөлийг үгэн бус илэрхийлэлээр тулгуурлан ойлгодог. Судалгаагаар мэдээллийн 93% орчим хувь нь үгэн бус хэлбэрээр дамждаг гэж үздэг. Олон сувгаар дамждаг. Үүнд биеийн байрлал, хөдөлгөөн, гадаа төрх, дуу хоолойн өнгө зэрэг багтана. Бид эдгээрийг тайлбарлахдаа өөрсдийн туршлага ойлголт дээр тулгуурладаг. Өөр утгыг илэрхийлдэг гэдэг нь үгэн бус дохион, соёл, нөхцөл байдал, хүйсээс хамааран янз бүрийн утгатай байж болно. Жишээлбэл эрхий хуруугаа гозоолгох дохион зарим оронд зөв гэсэн утгатай бол өөр оронд доромжлолын шинжтэй байж болдог. За биеийн хөдөлгөөн үндсэн 4 зогсолт. Нэгт нь анхааралтай байдал, хөлөө нийлүүлэн зогсох. Хоёрт нь хөлөө салган зогсох. Гуравт нь нэг хөлөө урагшаа харуулан тавих. Дөрөвт нь хөлөө солбон зогсох. Энэ нь хайчин зогсолт. Биеийн хөдөлгөөн. Биеийн хилэн, нүдний харц, нүүрний хувирал, гар хурууны хөдөлгөөн, биеийн байрлал зэрэг олон элементээс бүрдэнэ. Зарим хүмүүс ихэвчлэн гарын хөдөлгөөн ашиглан ярьдаг нь заримдаа сонсогчдын анхаарлыг сарниулах сөрөг талтай байж болно. За нүдний харц. Судалгаагаар ярьж буй хүний 40 орчим хувь нь, сонсогчийн 60 орчим хувь нь нүдний харцаар харилцдаг. Нүдний харц нь сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, харилцаанд хяналт тавих үүрэгтэй. Жишээ нь барууны соёлд хүний нүүр рүү игц харж ярихыг хүндэтгэл гэж үздэг бол Японд эсэргээрээ бүдүүлэг үл хүндэтгсэн үйлдэл гэж үздэг. Нүүрний хөдөлгөөн. Нүүрний булчингуудын хөдөлгөөн нь сэтгэл хөдлөлийг илэрхийлэх гол хэрэгсэл юм а. Жишээ нь инээмсэглэл, гайхшрал, уур, гуниг гэх мэт. Жүжигчин Жим Керриг жишээ болгон дурдвал тэрээр өөрийн кинонуудаа нүүрний хувирлыг илэрхийлэхдээ тун уран чадвартай байдаг. Мөн захим орчинд хүмүүс сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ инээмсэглэл, гунигтай царай зэрэг эможиг ашигладаг. За нүүрний хөдөлгөөнд зүүн дээшээ харах нь харж байсан зүйлээ санах. Зүүн тийш харах нь сонсож байсан зүйлээ санах. Баруун доош харах нь мэдэрч байсан мэдрэмжээ санах. Зүүн доошоо харах нь өөртөөгөө ярих. Дуу хоолой. Дуу хоолойгоо чангалах, сэрэмжлүүлэх, залхах, тухайн зүйлийг тодтогох, бухимдаж байгаагийн илэрхийлэл юм а. Дуу хоолойгоо аяархан болгох, багасгах нь сэтгэлийн хувьд аз жаргалтай биш, цөхөрсөн, арга тасарсан байдлыг илэрхийлдэг. Ярьж буй зүйлийн утгаас гадна дууны өнгө, хурд, чанга, сул зэрэг нь мөн мэдээлэл дамжуулах чухал хэрэгсэл болдог. Багш хүн дуу хоолойгоо оновчтой удирдах чадвал суралцагчийн анхаарлыг татаж ойлголтыг гүнзгийрүүлж чадна. За харилцааны орон зай. Бие биетэйгээ харилцах явцдаа баримтлах орон зай нь тухайн харилцааны хэв шинж, нийгмийн дүрмтэй уялддаг. Хит ойртох нь тухайн хүний хувийн орон зайг зөрчиж, таагүй мэдрэмж төрүүлж болзошгүй. 4 төрлийн орон зайг дараах байдлаар ангилдаг. Дотн зай. Энэ нь 45 см хүртэл гэр бүл, ойрын хүмүүсийн харилцаанд хэрэглэгддэг. Хувийн орон зай 45 см-ээс 1.2 м найз нөхдөдтэй харилцахдаа. Нийгмийн зай 1.2 м-ээс 3.7 м ажлын уулзалт сургалтын харилцаа. Нийтийн зай гэдэг нь 3.7 м-ээс дээш бэлтгэл, олон нийттэй харилцах үед хэрэглэгддэг. Зорилго ба хэв маяг дээр суурилсан харилцаа. За албан харилцаа нь дүрм журам, зарчим зэргийг үндэслэн явагддаг харилцаа бөгөөд хурал, уулзалт, тайлан, албан бичиг зэрэг албаны орчинд илэрдэг. Сургагч багш сургалтын төлөвлөгөө боловсруулах, хамт олонтойгоо уулзалт хийх үед албан харилцааны ур чадвараа оновчтой ашиглах шаардлагатай. Албан бус харилцаа гэдэг нь найз нөхөд, гэр бүлийн гишүүдийн хооронд явагддаг өдөр тутмын энгийн яриа хэлбэртэй харилцаа. Энэ төрлийн харилцаанд хил зүг, бүдүүлэг үг хэллэг хязгаарлагддаггүй. Бөгөөд дохио зангаа, нүүрний хувирал зэрэг үгэн бус элементүүд давмгайлдаг. За харилцаанд оролцогчдоос хамаарсан өөртөө өөртөөгөө харилцах харилцаа. Энэ нь тухайн хүний өөртөөгөө хийдэг дотоод яриа бөгөөд бодол, төлөвлөлт, сэтгэл хөдлөлөө зохицуулахад чиглэдэг. Сургагч багш өөрийгөө үнэлэх, өөртөө дүгнэлт хийх, сургалтын үйл явцыг эргцүүлэн тунгаах үед энэхүү ур чадвар чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүс хоорондын харилцаа. Хоёр болон түүнээс дээш хүний хооронд мэдээлэл дамжуулах, солилцох, ойлголцох үйл явц. Сургагч багш суралцагчтайгаа биечлэн болон захим хэлбэрээр харилцаж, ойлголцлын түвшинд нэмэгдүүлэхийн тулд энэхүү харилцааны ур чадварыг эзэмших шаардлагатай. Энэ нь сонсох, ятгах, сэтгэл хөдлөлийг ойлгох, хариу үйлдэл үзүүлэх зэрэг чадамжуудыг агуулдаг. За албан ба албан бус харилцааны онцлог бүхий харилцан нөлөөлөл. Багийн харилцаа.
3-аас 20 хүний бүрэлдэхүүнтэй хамтран ажиллах зорилготой хүмүүсийн хоорондын харилцаа. Жишээ нь гэр бүл, нэг анги, хамт олон гэх мэт. Сургагч багш багийн уур амьсгалыг бүрдүүлэх, идэвхтэй харилцаа өрнүүлэх ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай. Олон нийтийн харилцаа нь олон нийттэй шууд болон шууд бус интернет, зар сурталчилгаа хэлбэрээр харилцах харилцаа юм а. Энэ нь сургалтын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, хамтрагчдтайгаа мэдээлэл солилцох зэргээр илэрдэг. За, сонсох чадвар. Сургагч багшийн үр дүнтэй харилцааны нэг гол ур чадвар бол идэвхтэй сонсох чадвар юм а. Сонсох болон анхааралтай сонсох гэдэг нь ялгаатай ойлголт. Сонсох нь физиологийн үйл явц бол анхааралтай сонсох нь танин мэдхийн үйл ажиллагаа юм а. Тухайн хүний санаа бодлыг бүрэн ойлгож, зөв хүлээн авахын тулд сонсох ур чадвар зайлшгүй шаардлагатай. Идэвхтэй сонсох нь дараах 5 үе шатаас бүрддэг. Нэгт нь анхаарлаа төвлөрүүлэх. Мэдээллийг хүлээн авахад бие махбод анхаарлын бэлтгэл шаардлагатай. Үүнд хуурамч сонсолт, анхааралгүй сонсож байгаа мэт дүр үзүүлдэг. Сонголттой сонсолт, зөвхөн сонирхсон мэдээллийг хүлээн авах. Хайхрамжгүй сонсолт, бусдын сэтгэл хөдлөлийг үл таамсарлах. Царниулах зүйлсийг холдуулах, жишээлбэл утас хөгжмийг унтраах, биеэ зөв чиглүүлэх, яриаг таслахгүй байх. Ойлгох гэдэг нь мэдээллийн агуулгыг утгаар нь ойлгож хүлээн авах үйл явц. Үүнд тухайн хүний туршлага, мэдлэг, хандлага нөлөөлдөг. Баталгаажуулахын тулд асуулт асуух хэрэгтэй. Эргэн санах, сонссон мэдээллийг ой санамжинд хадгалах. Мнемотехник, тэмдэглэл хөтлөх зэрэг аргыг хэрэглэж мэдээллийг дахин сэргээх боломжтой. Үнэлэх, мэдээллийг дүгнэж ач холбогдлыг тодорхойлох. Үүнд мэдээллийг үнэн эсхийг шалгах. Дүгнэлт гаргахад хэрэглэсэн баримтыг нягтлах. Хариу үйлдэл үзүүлэх гэдэг нь сонссон мэдээлэл, сэтгэл хөдлөл болон оюун ухааны түвшинд хариу илэрхийлэх. Энэ нь мэдээллийг зөв ойлгосон эсхийг нотолж өгдөг. Идэвхтэй сонсох эдгээр 5 үе шатыг эзэмших нь сургагч багшийн хувьд суралцагчтайгаа харилцааг оновчтой удирдахад тусалж, харилцан итгэлцэл ойлголцлыг бий болгоход нөлөөлнө. Бусдыг ойлгож сайн сонсогч байхын тулд та ирж буй хүний яриаг таслалгүй, тухайн хүний санаагаа бүрэн хэлж дуустал төвчээртэй хүлээж сонсох хэрэгтэй. Мөн сонсож байхдаа тухайн хүний яриаг ойлгож сонсож байна гэдгээ толгойд орхих, инээмсэглэх, тэмдэглэх, хийх зэргээр хариу үйлдэл үзүүлэх хэрэгтэй. Багшийн мэргэжлийн харилцаа. Багш сургалтын үйл ажиллагаанд суралцагчтай харилцах хэрэгцээ шаардлага ур чадвартай байх, нийтж зан харилцааны соёлтой байх, бусдыг ойлгох, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх чадвартай. Уян хатан, хувьсан өөрчлөгдөж буй харилцааны явцад түргэн арга хэмжээ авч чадах хурдтай, уран сэтгэмжтэй байх. Харилцааны үеэр үүсэх нөхцөл байдал болон суралцагчийн хувийн онцлог зэргээс хамааран үг яриагаа нөлөөлөх. Харилцааны явцад эргэх холбоог мэдж дэмжих. Өөрийгөө удирдах хянах чадвартай, өөрийн сэтгэл зүйн байдал, бие махбод, үзэл бодол, мэдрэмж, дуу хоолой, биеийн хилэмжийг удирдах, сэтгэл санааны байдлаа хянах чадвартай байх. Харилцааны явцад үүсэх урьдчилан тааварлах боломжгүй, бэлтгэлгүй байх нөхцөл байдал, хариу үйлдэл хийх, арга хэмжээ авах чадвартай байх. Сургалтын явцад үүсэж болзошгүй нөхцөл байдал, өөрийн үйлдэлийн үр дагаврыг таамаглах чадвартай. Илтгэх чадварыг сайн эзэмшсэн, соёлтой уран илтгэх чадвараа хөгжүүлэх болон ярианы баялгаа нэмэгдүүлэх. Сурагчдыг туслан дэмжих, сурган хүмүүжүүлэх мэдрэмжтэй байх.